Саяхан нэгэн өвөрмөс дэлгүүр нэгджээ. Нэр нь эрэгтэйчүүдийн дэлгүүр. Эндээс эмэгтэйчүүд өөрт таалагдсан эр хүнээ худалдан авч болдог гин. Журам нь маш тодорхой. Та зөвхөн нэвийг удаа үйлчлүүлнэ. Давхар өсөх тусам эрчүүдийн чанас сайжирна. Гэвч доошоо буцаж болохгүй. Нэгэн эмэгтэй нэгдүгээр давхарт ороход ажигтай эрчүүд гэж байв. Тэр шууд хоёрдугаар давхарт гарав. Тэнд ажигтай хүүхдэд хайртай эрчүүд байжаа. Өөрөт эхнэртэй үнэнч, дөрөвт гэрийн ажилд сайн эрчүүд байв. Гэвч эмэгтэй сэтгэл хансангүй. Дээд давхар руу тэмүүлсээрш. 5 дугаар давхарт арх тамхи хэргэлдэггүй төгс эрчүүд байв. Гэвч тэр эцсийн давхарт юу байгаа бол гэж бодон дээшээ гарав. Гэтэл 6 дугаар давхарт энэ давхарт ямар ч эр хүн байхгүй. Эмэгтэйчүүдийн хүсэл хязгааргүй гэдгийг батлах гэж энэ давхрыг барьсан юм. Төгс эр хүн гэж байдаггүй гэсэн бичиг өгцжээ. Харин хажууд нь эмэгтэйчүүдийн дэлгүүр байдаг бөгөөд эрчүүд нь 2 дугаар давхраас дээш гарч үзээгүй гинлээ. Халамжтай үнэнч байхад л тэдэнд хангалттай. Төгс хүн хайхаас илүү байгаадаа талархах нь чухал болов. Та хэддүгээр давхар зогсох байсан бэ? Сэдвүүдэл хэсэгт бичээрэй.